Өрөөсөн бөөрөө зараад их орондоо иржээ. Хээгэх бүсгүй нь одоогоос 8 жилийн өмнө Солонгосоос Монголд нэвтэрсэн 10 дугаар оролт байрлах ээж бурхны сүмд очижээ. Тэр сүмд сар гороо хамрагдсны дараа өрөөс нь олон ах чиглээ нүдэн дулаахан хангуу гэртээ дотносжээ. Жун Сун Вон гэх солонгос сэр Монголд барилгын салбарт хөрөнгө оруулахаар ирсэн бөгөөд 2 сарын дараа нутаг руугаа буцах гин. Энэ хооронд Жун байнга л хээтэй дотносож сарын дараа амралтанд амарч байхдаа ойртож хавтсан бололтой. 2 сар үерсэн хээ нэг л мэдхэд нэр зүснээс нь цааш юу ч мэдэхгүй. Жун Сун Вон гэхэрд сэтгэл алдарч хорим хийх шийдвэр гаргажээ. Тэдний төсөрхөн хорим нэгэн амралтын газрын зоогийн танхимд болсон байна. Баян эр гэхэд тарчиг гэмээр хорим хийж буй гарсан мөнхцөл найз хүүхэндээ. Наадах чинь үнэхээр баян юм уу да. Харахад портрийн жолооч маягийн боловсралгүй ир байна. Эхнэр хүүхэдтэй эсхийг нь сайн судалсан юм уу гэхэд. Миний найз санаа бүзов Солонгост очоод сүртэй хорим хийн гэсэн Монголд зөвхөн ёсолж байгаа гэж зууршлагч танилцуулсан. Хормын говьд судалдаж аваарай хэмээн ээж аавд 500 Америк доллар өгсөн. Баян хүмүүс чинь эхлээд юугүй их мөнгө цацахгүй шүү дээ гэж тайвшруулсан ач. Хорин болсноос хойш 2 хоногийн дараа хөргөн нутаг утсав. Тэрээр эхнэрээ ургийнхаа бичигт оруулчихад урилга явуулахаар болжээ. Удалгүй урилгач ирж Солонгос хэлний сургалтанд хээ 45 хоног суугаад амжив. Хангуг нөхрийнхөө хэлсний дагуу бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яамд очиж бичиг баримтаа өглөө. Визч ядах юмгүй бүтэж ингээд 22 настай хээгэх бүсгүй 43 настай үеийн мултарсан Жун Сун Вон гэгч эхнэр болж харь орныг зорьсон дүүхтэй. Үүнээс хойш хагас жил өнгөрөв. Найзаас нь сураг чимээгүй. Аваас нь асуувал сураггүй байгааг бодоход сайн яваа юм байлгүй химээчээ. Бүсгүй найзаагаа ганц удаач холбоо бариагууд гайхаж дотроо гоморхох сэтгэл төрсөн ч хизээ нэгэн цагт утас цохино гэдэгт итгэлтэй байв. Нэгдүгээр ангиас эхлэн хаанч авсан салтаггүй найзууд байсан учраас тэр ийн найцсаар байжээ. Гэтэл нэг өдөр найзынх нь ихч уйлсаар орж ирэв. Цаадах чинь сая надтай ярьлаа. Хатмууд нь зодож занчдаг гин. Дуу хоолойг нь сонсоод их л зовж байгаа янзтай. Уцаарч ярьж чадсангүй. Уйлаад хэцүү байна. Энэ тухай ээж аваа хоёрт хэлэхээр санаа зовоод даралт нь ихсэж байх. Нөхөртөө илтэй биш. Тэр анхнаасаа солонгос үнтэй сууж байгааг нь хүлээн зөвшөөрөөгүй. Хорим хийн гэхийг сонсоод нөхөр маань болиулах тухай аавд үг цохиулахад амьдралыг нь аваад явж чадах юм бол гадаадын иргэнч байсан ямар хамаатай юм бэ? Чи одоо миний охиныг юугаар гээгүүлж байгаа юм? 4 улиралд өмсөх хувцсыг нь солиод өгч чаддаг билүү гэж загнасан. Чамаас өөр ярьчих хүн ч алга юм байжээ. Энэ явдлын дараахан бүсгүй найз руугаа уцтав. Харилцуурын цанаас үл ялагч чичирхийлсэн өнгөөр ярьж байснаа гинэт хоолон зангирч уйлж эхлэв. Найз нь энд маш хүнд байдалд амьдарч байна. Нөгөө баян тарган хөрөнгө оруулагч ирчин алга дарам тоторгоны талбайтай ядарсан тариачин ир байж. Ээж нь өглөө эрт бос гэж загнаж зодно. Ажил сайн хийсэнгүй, хурдан хөдөлсөнгүй гэж бүгд л намайг ад үзнэ. Өглөөнөөс ахуулаад орой хүртэл тарианы талбайд ажилладаг. Сүүлдээ нур өшөөд явж чадахгүй болсон. Тэд намайг яг л машин техник шиг үздэг. Энэ тосгонд надаас өөр Хятадын солонгос үндэстэн 2 бэр, 1 хятад, 1 Филиппин бүсгүй яг над шиг хурдаад ирсэн байгаа. Хятадын солонгос үндэстэн бүсгүйг нөхөр нь саяхан зодоод гарынх нь ураг тас завдсан. Солонгос нь солонгосоо хайрлахгүй харгислаж байхад хар илгийн намайг яах нь ойлгомжтой. Би амьдралдаа маш том алдаа хийснээ одоо л ухаарч байна. Өдөржин усны гуталтай намайг балчиг дунд зогсоогоор ажилдаг болохоор нүүр ам хавагнаад хүн харахын эцэсгүй болсон. 2 удаа жирэмсэлж ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа болохоор үр зулбсан. Хатам их заяагүй муу юм үр хөөхд өрүүлсэнгүйгээд зодож дарамтлана. Тэгвэл салаад ирээч. Салж болохгүй байна. Монголд байхдаа хормын гэрээ хэлсэн. Тэр нь солонгос хэлээр байсан учраас юу бичснийг нь мэдээгүй. Орчуулагч өөрөөр тайлбарлахад нь итгэсэн юм. Гэтэл тэр гэрээнд хэрэв өөрийн хүсэлтээр гэрэлтэй цуслах болвол онгоцны зардал, хормын зардлыг төлнө. Төлөөгөө тохиолдолд намайг яасан ч болно.
Нэг үгээр эд эрхтнээ зарж төлөвлөх тухай заасан утга байсныг нь мэдэхгүй гарын үсгээ зурчхаж. Тэгээд одоо яах вэ? Солонгос цуга элчин сайдынхаа яамд хандаач. Учир байдлаа яриад уулзсан. Иргэн хооронд юм болохоор нэг их ач холбогдол өгөөгүй. Харин өр төлбөрөө барагдуулчих бол над өмгөөлөгч хуулийн зөвлөх олж өгнө туслана гэсэн. Манай гэрүүл боломж муу гэдгийг чи надаар хэлүүлэхгүй сайн мэднэ. Би эндээс амьд мэд мултрахын тулд өрөөсөн бөөрөө $12,000 зархаар шийдсэн. Нөхөртөө төлөх миний нийт төр $8,500. Солонгост 4 жил амьдарсан хүн чинь яаж гэр орондоо хоосоо очих вүлээ? Энэ тухай гэрийнхэн дуулгаж болохгүй шүү. Санаан зовхын нэмэр гэсээр тэдний яриа дуусчээ. 1 сарын дараа мөнх зул ахин найз руугаа ярив. За сайн уу, юу болж байна? Зүүн бөөрөө доонор хайж яваа баян авгаад зарсан. Тэр авгаад учир байдлаа ойлгуулсан чинь надад $15,000 тоолж өгсөн. Би нийт өрөө Жон Сон Воны гэрүүлд өгчхөд Сөүлд ирж хэд хоног сайхан амарлаа. Хэлмэрч миний бүх бичиг баримтыг зэгслээд гэрэлтэй цуслуулсан. Одоо миний талаар санаа зоволтгүй. Найз нь нэг үе бодвол арай жаахан сэргэж байна. Сэтгэл санаач тэр намайг салах болсныг тэднийхэн хэлмэрчээс сонсоод их ууралсан. Ээж нь зодсон. Тэнд бэрээ зохиод авахд нэг их асуудал биш юм билээ. Надад одоо $6,300 байгаа. Би ар гэрлүүгээ $6,000 явуулчихсан. Энд жаахан тэнкэрч аваад Солонгост хэдэн сар ажилтдаг юм билүү гэж бодож байна гэсээр тэдний яриа дуусчээ. Хэвсгүй их нутагта эргэж ирэхийн тулд өрөөсөн бөөрөө зарсан түүхийг сонсоход үнэхээр харамсалтай санагдана.